Тэжгүй стогоо яцрын нэг. Голтой канон замаар гулгал тасрахалгацрын. Жохон дээр нь буугаад тэгээ машинтай байсан бол доор тосчих гээд тэгэл шууд нүгээр урсгалаар ингээ гулгал гоё газар юм. Тийш нэгтэй ч үгүй ингээд битүү уусуул цаг яллаа нүгээр явлаа. Тэгээд хүн бол уусны харагдсангүй. Доош харахад тэгээд дууны мөрөд айгүй их тийм лий. Дуулт хүмүүс бол жаргат юм байна уу гэвэл. Доош уруудахад амархан байсан дэш өгсгөө жоохон хэцүү юм байна. Буцахтаа би ингэ жоох өгсөж байгаа болохоор тэнийг улаан шар модоога фишил очиндоо. За тэндээс ингээд жоохон хотуудын байшингуудын захаар өгдөг. Ийш бол ямар ч байшин байхгүй. Хайк хийж өгч ин да. Могонд хазуулчихгүй тэгээд хортой шивжид хазуулчихгүй бол хортой малцсан л хазуулчихгүй тэгэл асуудал. Ол энэгээр ингээд битүү кенгуру гэдэг гэдэг аахгүй. Гэтэ хоолой цаа. Билээ ямар ч кенгурутэй тарсаг баг манай гэрэнг одоо зөндөө кенгуру дэлээ хөлгүйчих байна гэж төрөж гисэн. Энд бол кенгуруудыг харагдсангүй. Хамгийн кенгурутэй газар гэж надад бол хэлсэн. Яг хоо энэ чинь өдөр болж байгаа болохоор миний ойлгосноор нар жаргах үе тэгээд өглөө нар мандах үеэр ч юм уу те юу хөдлөнтэй идэх гэж би бодож байгаа. Энэ мод нь бол ингээд саас үлдэртэй. Хора манай Монголд үстэй. Станаар юу ч алхахтай ойр хавьд машин хазар сумуулцалах. Ингээд гинт юм нөхнөд ухцсан байх юм лээ. Бодвол кенгуру нөхөд гэдэг юм уу? Шуун нөхөд гэдэг юм гэдэггүй. Энэ айгуу гоё голтой. Nice. Энэ 4 км явах юм шиг үү? Гүм энэ Pine Island хүртэл 0.2 км орон ирж байгаа юм шиг байна. Окей. Дараагийн ийшээ яг 4 км дараагийн газар очиж байгаа лөө. Би одоо тийш л ойлголоо. Энэ Pine гэдэг нэг битүү юм мотор хөрлөгдсөн одоо Island юм л та. Алт маань.